би өнөөдөр $20,000 олсон. Гэх юм бол тэр өдрийн $100 мөрөөж байгаа хүн тий хардаа чиний толгой шууд дэндүү өндөр гэж. Тийм учраас Монгол болж исэн юм одоо Европ болж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар ямар хүнийг дагдаг юм бэ гэх юм бол чи өөрөөсөө мяа хүнийг дагах уу? Зэ ерөөхдөө бол би контент хийж эхэлж байгаа. Яа, баяр хүргэе гэж эхэлж байгаа. Тэгээд та надад нэг ийм ном өгсөн Seth Godin This is Marketing-ийн 2 дахь ном нь тий? Стратегийн ном. Тэгээд энэ эхний бүлийг уншсан. Тэгээд хэд бол нэг контент хийх гэж байгаа, стратеги боловсруулах гэж байгаа хүнийг дараах 3 асуултанд хариулах ёстой гэж хон дээр бичсэн байдаг. Одоо контент ярьж штэ. Тэгээд ахын чамд шууд засаад өгч заяа. Одоо хүмүүс энэ бичлэгийн эхлэлийг харна заяа. Тэгээд бас эхлэл нь амар тодорхой байх ёстой. Би нэг үзэхгүй яах вэ? Дэлгүүр дотор чи нэг 50 дээр нэг бараа харна штэ. Тэгээд угаасаа эмгтэй хүний сарын тэмдгийн янз бүрийн бүтээгдэхүүн чи сонихгүй те. Угаасаа чамд хэрэггүй. Тийм учраас бидний хайрцаг юу юм бэ гэх юм бол анхны 5 секунд байхгүй юу? За тэгээд тийм учраас юу хийх ёстой юм бэ гэх юм бол равдан контент хийх гэж үзэж эхэлж байна. Яаж хийх юм бэ? Илүү оновчтой, илүү хурдан үр дүнд хүрмээр байгаа. Тийм учраас надаас тусламж авч байгаа. Тийм учраас би равданд энэ номыг өгсөн байгаа. Равдны энэ номыг уншлаа. Тэгээ эхний бүлэг дээр контентын стратеги дээр равдан надаас нэг асуух юмтай. Yes. Анхны хичээл орлоо. Дараагийн хичээл дээр сайн байгаарай. За, зассан байгаарай. Окей. Энийг тэгвэл ихэн тавьчих юм биш үү? Тэрний сэний хэлсэн. Үгүй, яг ингээл явчих. Окей. Тэгээд тавьчлаа. Окей. 3 асуулт байсан. Тийм бүлэгт нь. Англиар уншиж тэгээд давхар орчуулдаг яачтай. Who will we become гэж байгаа. Би хэн болох юм бэ? Би энэ одоо үзэгчтэй ямар равданг үзүүлэх гээд байгаа юм бэ гэж байна. Үзүүлэх гээд байгаа юм биш. Чи өөрөө хэн болох хэвээр юм бэ? Үзэгчтэй. Одоо нөгөө контентээс дараа контент чамайг 3 жилийн хугацаанд дагах юм бол чи нэг ахиц гаргацсан байх хэвээр шүү дээ. Нэг уулын оргилоо авирцсан байх хэвээр эсвэл ядаж нэг аваан дээрээ гарцсан байх хэвээр шүү дээ. Тэгээд тэр аваан дээрээ гарах хүн хаашаа яваад байгаа юм бэ гэж асуугаад байгаа байхгүй. Алтан гац шиг юуны төлөө явж байгаа юм бэ? Дараагийнх нь болохоор who will we be of service to? Би хэнд миний контент хэрэгтэй юм бэ гэх юм. Тэр нөгөө аваа юм уу уулын оргил руу гарч байгаа. Тийм учраас өөрөө нэг замаар явна. Тэр замаар чи өөрөө явж үзээгүй. Хоёлоо ягаад энэ сууж байгаа, ягаад чи надаас тусламж авж байгаа, ягаад би зөвлөгөө өгч байгаа юм бэ гэх юм бол би чиний явж байгаа замаар би явцсан. Тийм учраас би тэр замыг чинь илүү тодорхой болох боломжтой, илүү аюулгүй болох боломжтой, илүү цаг хэмсэн, илүү хурдтай чи аваа буюу уулнаар гарах боломжтой. Контент дээрээ чи яг адилхан тийм чамайг дагмаар байгаа хүмүүс тэр замын зааж өгнө, засч өгнө, хурдлуулж өгнө, товчлж өгнө, хэлбэржүүлж өгнө, хурдлуулж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээд бид нар ямар хүнийг дагдаг юм бэ гэх юм бол чи өөрөөсөө мяа хүнийг дагах уу? Үгүй. Дандаа биднээс илүү хүнийг дагдаг байхгүй. Тэгээ өөрөөсөө мяа хүний доор ажиллах уу? Үгүй. Тэгэл ерөнхийдөө бид нэр үргэлжлэн дээшээ хардаг байхгүй. Тэгээ дээшээ харнаа юу гэсэн үг юм бэ гэх юм бол уулын оргил юм аваан дээр гарцсан байгаа хүн. Уулын оргил дээр гарцсан хүнээс бид нар яадаг юм бэ гэх юм бол урам авдаг. Inspiration авдаг. Гэхдээ одоо би жишээлбэл за Warren Buffett тэр хүний зам бол надаа амар өндөр оргил дээр одоо хамгийн өндөр оргил дээр сууж байгаа. Зам нь хамгийн хэцүү. Тэгээд би одоо Warren Buffett-ийн контент ингээд юм уу харах байсан бол за энэ хүний замаар би угаасаа явах нь бодлоо юм байна. Тэгээ хүн яадаг юм бэ гэх юм бол өөртөө арай ойрхон овоо гэх сонгоно. Одоо чиний контентыг хүмүүс үзнэ. Гэхдээ чамтай чицүү, эсвэл чамаас залуу, эсвэл чамаас арай бага мэдлэгтэй. Энэ эдрийг надаас тасарсан юм байна. Гэхдээ тийм учраас надад яг ойрын энэ ирэх хагас жилийн хугацаанд миний зам дээрээ равданд надад эртний мэдээлэл юм байна. Яг гэх юм бол эдрээ LED-ний тасар явцсан. Эсвэл тэр анхан шатны замыг бүр ингээ мартсан байгаа хгүй. Тийм учраас чамаа хүмүүс харах байхгүй. Тэгээд тэр хүмүүстэй чи замыг хэрхэн засч өгөх юм бэ? Тэгээд контент хийнэ гэдэг чинь туулсан замын тухай л ярих байхгүй. Өчигдөр би $100 олсон. Гэх юм бол $100 өдөрт олмоор байгаа хүн чамаа үзэх байхгүй. Тэгээд энэ долларыг ингэж олсон юм гэх юм бол хүмүүс окей ингээд явахгүй. Би өөрөө яаж ярих магадaltaй юм бэ гэх юм бол би өнөөдөр $20,000 олсон. Гэх юм бол тэр өдрийн $100 мөрөөж байгаа хүн тий хардаа чиний толгой шууд дэндүү өндөр гэж явчаа. Яг тэр байхгүй. Тэгээд контент үргэлж юу юм бэ гэх юм бол би энийг амжууллаа. Энийг тухай ярив. Би энийг ойлгож авлаа. Энийг тухай ярив.
өнөөдөр би энийг сурч авлаа. Энийг би өнөөдөр харлаа. Одоо миний улс төрийн контент дана тийм шүү дээ. Дараараа өнөөдөр ийм ойлголт авлаа. За ингэж багцд нөлөөлөх юм байна. Европын сүрэл амар ойрох юм байна гэх мэт шиг ингээд тийм учраас алтны ханш үсэх юм байна. Тийм учраас ингэх юм байна. Тийм учраас ингэх юм байна гэж хуваалцдаг байхгүй юу? Яа. Тэгээд 3 дахь асуулт нь болохоор who will they help others to become? Яа. Миний овон дээр гарсан хүмүүс бусдыгаа одоо ингээ ардаас дахиад чих юм байна шүү дээ. Тэгээд Instagram тэр чигтээ тэр штэ. Ерөөдөө ингээд би сургалтанд сууж байна, нэг стори хийчдэг, тагладаг. Би энэ ивентээр очсон юм сургалт хийдэг. За би ингээд сэллээ, би 5 кг турлаа. Тэгээд ерөөдөө Instagram, YouTube дээрээ хүн болгон ер нь бол юу болж байгаа ингээ хуваалцдаг. Дийлэх хүмүүс. Өөр хүмүүс яах магадaltaй юм бэ гэх юм бол равдан ашиг болно гэд бас нэг YouTube channel эхлүүлж магадгүй байхгүй. Эсвэл жишээлбэл нэг гэр бүл дотор нэг хүн гой хөрөмтөлтэй болоод хувьцаа авч шатаад эхлэх юм бол тэрний тухай ярих байхгүй. Тэгээд юу гэж хэлэх юм бэ гэх юм бол линктиг тэгээд чиний явсан замаараа ингээд явчихна. Тэгээд ерөнхийдөө нэг замаараа явсан үргэлж араас нь явмаар байгаа хүнд ер нь бол туслагын новшин хүн биш үү. Та тэгвэл анх энэ гурыг ер нь яаж боловсруулж ирсэн байх? Яг өөрийнхөө юуны хувьд амар ойлгомжтой шүү дээ. Би өнөөдөр өөрөө мөнгөтэй болмоор байна. Би санхүү эрхчлөлтөй болмоор байна. Би энэ мөнгөний зовлонгоос салмаар байна. Би хөрөнгө оруулагч болмоор байна. Би хөрөнгөөрөө хөрөнгө олт хийж ээж дараагийн ашиг олмоор байна. Би ингээд малчинтай адилхан шүү дээ. Би 1000 малчин болмоор байна гэсэн ерөнхийдөө адилхан. Тэгээд дараагийн контент дээр зүгээр би одоо 1000 малтай болсон гэ флекс контент бол хүмүүс нэг сонихгүй байхаа. Тэгээд ер нь бол нөгөө жоохон багш сэтгэлээтэй угаасаа байгаа тийм учраас сургалт хийдэг, тийм учраас ном бичдэг. Тэгээд ер нь ингээ харах юм бол ихэвч хүмүүсийн амьдрал юу юм бэ гэх юм бол дандаа хүмүүстэй амжилттай хуваалцах байхгүй юу? Жишээлбэл би энэ хүмсний салонд ороод ийм гоё хүмстэй болсон гэд найз зөвхтүүдээ ингээ гайхуулах юм бол 3-4 найз нь шууд тэр хүмсний салон руу очино. Чи үсээ хаана ийм гоё засуулсан бэ гэх юм бол тэр үсчин дээр очино. Гинт чи яагаад энэ гоё машин авсан бэ? Эдгээр отор автангасаа хөрөнгө олт сураад 3 жил яваад амар гоё хөрөнгөтэй болсон байх. Тийм үү? Би бас чадах юм уу үгүй мүү гэл ер нь бол амьдралын механизм юу юм бэ гэх юм бол дандаа амжилтуудаа хуваалцах, зовлонгоосоо хуваалцах, тэгээд зовлонгоосоо сэргийлэх. Ингээ хоорно дандаа тэрийг ярьдаг шүү дээ. Тэгээд бид нэр юу сонсомоор байдаг юм бэ гэх юм бол бид нэр ерөөхдөө дотроо гүн өөртөө ашигтай юм хиймээр байгаа шүү дээ. Ер нь хүн болгон амиа хичээсэн юм байхгүй. Тийм учраас энэ видео эхлэхдээ хэдүүл юу ярьсан бэ гэх юм бол чи яагаад энийг үзэх ёстой вэ? Бид хоёр юу ярих юм бэ? Равдан хаашаа явах гэдэг юм. Одоо ерөөхдөө равдан энэ аваан дээр гарах гэж байгаа юм байна. Тийм учраас эндээс тусламж авч байгаа юм байна. Идрээ ах бол энэ аваа муу оргил дээр аль хэдийн гарцсан. Тэгээд би энэ замаа хурдлуулмаар байгаа учраас одоо идрээ ахаас анхны шатны зөвлөгөө ирж байна гэдэг чинь энэ адилхан чиний миний замаар явмаар байгаа хүн амиа хичээсэн учраас энэ надад хэрэгтэй юм байна. Бүтнээр сонсно. Тэгвэл одоо би яг таныг энэ 3 асуултанд юунаас хариулах гэж юм биш. Гэтэ та яг миний оронд байсан бол та би яг ингэж эхэлж байгаа. Гэтэ танд та байхгүй. Гавьд цаа. Тэгвэл та яг яаж эхлэх байсан энэ 3? Баг ном уншина. Тэгээд ер нь бол орлож үзэн дээ. Тэгээд зүгээр хийх хэрэгтэй баха. Тэгээд урагшаа унсан ч уршилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ихэвч хүмүүс нь урагшаа унахаасаа ичдгийн гэх юм уу да би угаасаа чадахгүй ямар тэнэг юм бэ. Тэгээ өөрийнхөө бичлэгийг хараад би ямар муухай ярьдаг юм миний хоолой яасан муухай юм бэ гэл амар олон юмнасаа ингээд ясараад ингээд фейлдээд тэгээд болчтээ. Тэгээд энэ боловсролын системийн алдаа. Тийм учраас төгс хүн гэсэн юм би угаасаа санхүүгийн эрхчлөөтэй контент хийж чаддаг хувьцааны хөрөнгө олт хийгээд тэрүүгээр өдрийн $1000, $100, $5000, $10,000 шууд ээжийнхээ гидснээсээ гараад Warren Buffett төрдөггүй шүү дээ. Заавч хүний замаар явах хэрэгтэй. Тийм учраас тэр замаараа урагшаа мүлгсэн ч унсан ч хаяа нэг ухарсан ч урагшаа би бол явах л байсан. Тийм учраас тэгээ явсан. Тэгээ надад тийм ментор зентер юусэн байгаа. Тэгвэл би одоо сайжрахад ер нь юу илүү хийх хэрэгтэй вэ? Миний уншсан номнуудыг бүгдийг унших хэрэгтэй байх. Тэгээ миний
яаж Идэрбат болох юм бэ гэх юм бол Идэрбаттай өдөржин яг адилхан үйлдэл хийгээл ах юм бол одоо жишээлбэл би архичин байлаа гэж бодъё. Тэгээ хоёлоо энэ контент дээр зүгээр ингээд байнга архиулаа заяа. Тэ? Тэгээ за ингээ овоон дээр гарчлаа тий ингээд өдөр болгон ам цангаж जैन архи умаар байна. Эсвэл пи умаар байна. Ингээд их цангадаг хүн болчих юм бол талтаа орцсон байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл ингээ архи марх угаалах юм бол 6 сарын дараа хоёлоо ямар төрлийн хүн болцсон байна гэдэг чинь арчин болцсон байгаа байхгүй. Яагаад гэх юм бол түрүүн яг хөө хальт дурдсан тий уулын аваан дээр гарна гэдэг чинь ингээ алхам хийн гэсэн үг. Тэгээд математикаар аваад үзэх юм бол алгоритм гэсэн үг шүү дээ. Тэгээ өдөр болгон чи ном уншина, түүх судлана, улс төр судлана, философи, хууль, засаглал гэж яг юу юм бэ? Улс хаанаас үүсдэг юм бэ? Улс хэрхэн хөгждөг юм бэ? Улс хөгжөөд тэгээ улс яагаад хөгждөг юм бэ гэх юм бол тэр улсын эдийн засаг нь өснө. Эдийн засгийг хэн үүсгэх юм бэ гэх юм бол бизнес хийж байгаа хүмүүс, компаниуд, хувь хүмүүс. Тэгээ компаниуд сайн явахын тулд ерөөхдөө дэд бүтсэн байх хэвээр, эрчим хүч байх хэвээр, тий? Энэ цахилгаан станц байх хэвээр, зам байх хэвээр, тэгээд улс төрн сайн байх хэвээр, зөв хөрөнгө олтууд нь явж явах хэвээр. Тэгээ энэ бүх суурийг ерөөхдөө мэдээд авчих юм бол тэгээ энийг би өдөр болгон судалдаг. Тэгээ буцаад анхны тэр алгоритм юу л орчих л та. Тэгээ чи 5 жил дараалалаараа Идэрбатын хийж байгаа үйлдэлийг бас ингээ хийгээл авах юм бол чи угаасаа зүгээр хизээ над шиг болох юм бэ гэвэл цаг хугацааны асуудал байхгүй. Яагаад гэх юм бол нэг нэмэх нь 1 2 гэсэн үг байхгүй. Энэ бол зүгээр цаанаа ингээ харах юм бол зүгээр математик байхгүй. Тэгээ чи яг миний өдөр болгоны алгоритмыг дагаал тий. За өглөө энийг үздэг юм байна. Идрээ ах YouTube дээр энийг дагдаг юм байна. Twitter дээр энийг дагдаг юм байна. Энийг үздэг юм байна. Идрээ ахын номын сан дотор энэ ном байна. Өөр миний Герман дотроос нэг өөр ном байна одоо явж. Германд ном. Тэгээ don't believe everything you think гэсэн байгаа одоо нөө сэтгэл зүй өөрийнхөө хөлөгддөг нөө далд ухамсарын нэг ном байгаахгүй. Энийг одоо уншаад эхэлсэн. Тэгээд миний номыг уншаад миний подкастыг сонсоод яг өдөр болгон надтай адилхан хийгээд ах юм бол хизээний цагт чи зүгээр над шиг хүн болчих واخгүй. Тийм учраас тэр алгоритм тий нэг нэмэх нэг 3 үржихэн 3 яг адилхан ингээ хийгээл ах юм бол чиний цаанд баахан тоо овоочих واخгүй. Тий надад ном байхгүй тий. Тэгэл хартаа. Та тэгвэл контентоор дамжуулаад одоо хувьцаа шинжилгээ тий хөрөнгө оруулалт ярьж байгаа шүү дээ тий. Тэгвэл тэр хөрөнгө оруулалтууд нь ер нь амар оновчтой байгаа даа. Ер нь скулд байгаад мэдчихэж шүү дээ. Буруу ярьчих. Гэхдээ тэрийг ер нь хаанаас бий болов? Туршлага уу, мэдлэг үү яг хаанаас бий болов? Окей, ер нь бол Европ улс төр амар муу байгаа. Улсоо сүрүүлж байгаа. Европын холбоо сүрүүлж байгаа. Тийм учраас тэнд ерөнхийдөө компаниуд дампуурж байгаа. Татварын орлого нь буурч байгаа. Улс төр нь удахгүй асуулт орно. Одоо Монгол болж байгаа процесс нь ерөнхийдөө адилхан шүү дээ. Манайхан бүтлгүүдээд мөнгө идээд тэгэл ингээл улсаа өөрөн дотор оруулаад тэгээд дуракууд ингээ явсараад манай төгрөг ингээ инфляц болдог, манай бонд мярдаг, манай улс дотор ингээ доллар руу хүмүүс зугтдаг, мөнгөтэй хүмүүс нь мөнгөө гаргадаг, үл хөлхийн үн ингээ өсдөг. Ерөнхийдөө яг тиймэрхүү юм харагдаж байгаа. Одоо жишээлбэл Америкт бүх хөрөнгүүд өсөж байгаа, алт өсөж байгаа, мөнгө өсөж байгаа. Тэгээ хүмүүс юу харж байна гэх юм бол өндөр инфляцтай болж байгаа. Евро одоо Европт одоо Монгол болж байгаа юм одоо болж эхэлж байгаа байхгүй юу? Юу юм бэ гэх юм бол хүнсний үн амар өндөр болж байгаа. Хүмүүсийн орлого мярж байгаа. Улс төр нь тэнийг юм байна. Тэгээ ерөнхийдөө ийм ядуу оронд эсвэл ядуугаас жоохон дээгүүр Монгол, Африк, тэгээ Азийн орнуудад болдог байсан. Энэ улс төрийн тогтворгүй байдал нэмээд эдийн засгийн хүнд байдал Европ буюу Дональд Трамп гарахаас өмнө Америкт яг болж байгаа байхгүй юу? Инфляц өндөр, өрийн дарамтанд орж ийн, улсын дампуурах гэдэг гэх мэт яг тэр замд орж байгаа байхгүй юу? Тийм учраас Монгол болж исэн юм одоо Европ болж байгаа байхгүй юу? Тийм учраас тэрийг ингээ угаасаа урьдчилаад харах боломжтой учраас гинт одоо жишээлбэл YouTube дээр ингээ Идэрбата чи 3 жилийн өмнө Европ сүрнэ гэсэн чи одоо урд сүрээгүй ах юм бэ гэл тэнхтэй явж байгаа малууд байгаа байхгүй юу? Англи улс шиг нэг агуу юм ба шүү дээ. Америк шиг нэг агуу юм гинт дампуурдаг байхгүй юу? Ерөнхийдөө ингээд маш удаан гэсэн гинт яач байхгүй юу? Тийм учраас тэр аюу холоос харагддаг юм. Тэгээ улс төрүүд
ерөнхийдөө улс төрийн юунаас эхэлдэг. Тэгээд нийгэм бас ингээд тэрнээсээ бас эхэлдэг. Тэгээд нөгөө сул хүмүүс их болдог. Тэгээд ингээ харах юм бол Европ харах юм бол 2 дугаар дэлхийн 2 дугаар дайны үеэр айгүй мундаг хүмүүс нь гарч ирсэн. Тэ Winston Churchill тэ одоо нэг талаараа Adolf Hitler бас айгүй мундаг штэ. Ерөнхийдөө айгүй амар муухай том үр дүн гаргасан Benito Mussolini, Franco гэх мэт шин хүмүүс тэ тэрийг ингээ харах юм бол Хятадд Мао гэх мэт Америкт бас айгүй мундаг улс төрчин гарч ирсэн. Америкт бүр амар сайн генералууд гарч ирсэн тий Patton гэсэн хүмүүс гарч байгаа. Тэгээд амар хэцүү үед авсан. Тэрнээсээ бүр Америк дотроо ингээд бид нэр ингээд world number 1 гэсэн одоо итгэлтэй гараад ирсэн байхгүй юу? Англичууд жоохон ингээл германчууд бүр ингээд нүдүүлсэн. Гэхдээ эдийн засгийн хувьд бол дэжгүй. Тэгээд одоо юу болж байна гэх юм бол тэр хатуу үе чанга үе маш хүчрхэг хүмүүсийг гаргаж ирсэн болохоор амар эдийн засгийн хөгжил өсөлт гарч ирсэн. Тэгэл 60 70 оны үеэр өссөн хүмүүс амар сул. Тэг ингээ орлого нь өсөөл идэг. Тэгэл ингээл татвар өндөр төлсөн ч яадны муу нам сонгосон ч нэг үр дүн сүртэй гарч ирэхгүй гэх мэт шин үйлдэл хийгээд тэрнээс үр дүн муу байсан ч бүх юм ингээ дээшилж байгаа болохоор нэг мэддэггүй байсан байхгүй юу? Одоо харин буцаага муудаж эхэлж байгаа болохоор тэр Keir Starmer, тэр Ursula von der Leyen, тэр Kaja Kallas, тэр Joe Biden, тэр Kamala Harris гэдэг дурак гэдэг сонгох юм бол тэдний алдаа одоо амар томоор нөлөөлж байгаа байхгүй яа гэх юм бол тэр үед маш мундаг байсан хүмүүс бүгдээр одоо өгч байгаа. Тэгээ одоо энэ baby boomerууд ингээд гарч иж байгаа. Тэгээд амар сух хүмүүс. Тэгээд тэр сух хүмүүсийн хүүхдүүд нь бүр сух штэ. Ээжээ би эрэгтэй юм уу эмэгтэй юм уу гэл тэг ингээд хөх мөхөө огтлоод авчдаг. Гэтэ энийг ингээд буцаах боломж байгаа яг нэг угаасаа буцсан гэж шүү дээ Европ хүмүүс. Тэрийг нь тэхээс нь өмнө. Тийм тэгээ одоо хэцүү үе гарч ирнэ. Тэгээ дахиад хүчтэй хүмүүс нь шалгарна. Тэгэхээр заавал хэцүү үе гарч ирнэ. Заавалгүй. Yes. Түүх бол тийм. Тэгээ ингээд харах юм бол зөв засаглалтай улс ойролцоогоо 250 жилийн насжилтай. Муу 120 одоо нэг амар сайн хаан гарч ирэн заяа. Тэгээ одоо яг 1000 жилийн өмнө 1200 жилийн өмнө жишээлбэл Их Британд аягүй сайн харагддаг. Маш мундаг хаан гарч ир заяа. Одоо 1066 онд Францаас Англиг эзэлсэн William the Conqueror гарч ирээд тэгээд бараг 100 хэдэн жил аягүй тогтвортой. Амар сайн хаан мундаг. Тэгээ хүүхэд нь арай мя. Тэгээ дараагийн хүүхэд нь цэвэр мя. Тэгээ дараагийн хүүхэд нь бүр мягийн мя. Тэгэл тэр хүний толгой ингээд тасдагдаад өөр хүн гарч ирээ ингээл дахиад шинжил болдог байхгүй. Тэгээд Америкийн засаглал арай жоохон уур Ромтой адилхан. Ромын одоо нэг урт ингээ үе харах юм бол 250 жил. Тэ. Тэгээд Caesar-аар дууссан. Тухайн үед Republic байсан. Одоо нөгөө төлөөлөгчөөр удирддаг. Тэгээд 250 жил Republic-аар явсан. Caesar ерөөхдөө тэрийг эдийн засаг аварсан. Гэхдээ арай дэнүү бааварлсан. Тэгээд Caesar-ыг алсан. Тэгээд дараа нь Caesar-ийн өргөж авсан хүүхэд Augustus гарч ирээд тэгээд дараа нь засгийн газрын хөлбөр нь өөрчлөгдсөн. Тэ. Нөгөө Empire болсон шүү дээ. Тэ. Нөгөө сонгуул Монгол гэсэн юм ерөөсөй байхгүй. Нөгөө хаан нь бүх юм шийддэг. Тэгээд Augustus-ийн дараа нэг гайгүй хүн, тэрний дараа нь суг хүн, тэрний дараа бүр гамшигтай хүн тэгэл ингээл явж байгаа. Тэр нөгөө та хамгийн анхны төр засаглал энэ сонголтыг юу Ромоос үүссэн гэдэг шүү дээ. Үгүй. Тэр бол бүр зүгээр нэг бүлэг үүсээд хин яачдаг юм бэ гэх юм бол нөгөө Атман хамгийн хүчтэй хүн ингээ ахаа авчдаг шүү дээ. Тэгээд тэр хүн урт наслан уугүй юу тэрнээс хамаарна. Тэгээд нэг дурак гараад ирчих юм бол амар ингээд арчлал бид нар яагаад санаачилсан бэ гэх юм бол нөгөө даргаыг зайлуулах механизм баггүй юу? 4 жил за окей за 4 жил чамд үгээд чи чадахгүй юм байна. Тэгээд хүмүүс ингээ сонгол өгөөд нэг засаглалын механизм тий зуурлахгүй шүү. Одоо чи ялагдсан одоо буугаад өг дараагийн хүн чанс өгч байгаа. Тэгээд анх нь яаж арчлалыг дуулсан? Тийм зүгээр ингээд нөгөө хүмүүс зүгээр залхаж байгаа байхгүй юу? Төсөөлөө үзчихсэн. Тэгээд заавалчгүй одоо 3 муу 4 үеэр сайн явна гэж юусэн байхгүй. Одоо Ромын Empire харах юм бол бас нэг жил the year with 4 emperors гэсэн байгаа. Нэг жилийн дотор 4 хаан солигдсон. Тэг ингээл
Баян ингээд тэгээд дандаа одоо Монголд одоо нөгөө зам шатар ингээд яаж магаа мөн оюун эрдэнэ нэг засгал байгаа. Их хурл нь явж байгаа, цагдаа ингээд явж байгаа, цахилгаан станцууд нь ажиллаж байгаа. Иргэдийн дайн болохгүй байгаа байхгүй юу? Гэхдээ Ромын үеэр бүр ингээд жил 4 удаа баг иргэдийн дайн болж исэн байхгүй юу? Аймаг хооронд алцаал нэг намын хүмүүс нь өөрийнхөө цэрэг мэрэг босоод ингээд амьжтай болж исэн. Тэгээд тим юм хүний түүхт үргэлж байсан. Тэгээд Грекийн үеэр бид нар тэрнээс өмнө байж магадгүй гэхдээ зүгээр баримтан байхгүй байхгүй. Гэхдээ Грекийн үеэр яасан бэ гэх юм бол бас тэд нар ингээ залхаж байгаа байхгүй. Ямар олон одоо энэ томчууд хооронд алдчихж байгаа юм бэ? Энээс арай өөр юм байгаа юм биш үү? Тэгэл янз бүрийн аргуудыг шинэ аргыг ингээ орлож үзсэн байхгүй. Тэгэл за энэ болохгүй юм байна. За энэ гайгүй байсан байна. За окей ингээ хэдүүлээ энийг жоохон засчих, энийг засчих. Тэгээ англид энэ айгу тодорхой харагдаж байгаа. Magna Carta гэсэн юм одоо ихэвч монголчууд энийг ерөөсөө мэдэхгүй. Magna Carta гэсэн одоо анхны баг нэг үндсэн хууль шиг юм зохиосон байхгүй юу? Их хурл ийм эрэхтэй, хаана ийм эрэхтэй, ингэн тэгнэ. Ингэх юм бол ингэн, ингэхгүй юм бол ингэн. Юу гэсэн юм бэ гэх юм бол ийм засаглалын механизмаараа маргаанаа шийдвэрлэх дүрмийн ном гэх юм уу да. Тэрийг хүн болгон бүртгэх ёстой. Тэгээ энэ юунаас үүссэн бэ гэх юм бол амар мяа хаан байсан байхгүй юу? Бүр ингээд урвагч хаан. Француудтай барыг улсаа ингээд яах ч гэсэн тийм амар гүн бузарцсан хүн байсан болохоор тэрийг ингээд зайлуулад тэгээ тэр ингээд доор байгаа язгууртан бас хааны удамтай холбоотой Duke Baron нөгөө nobility гэдэг чинь англиар монголоор юу тэр nobility нөгөө өдөртөх хэрэгтэй хүмүүс юу гэж хэлсэн бэ гэх юм бол за энэ арай биш ээ. Хэдүүлээ өөр юм санаачлаа. Тэгэл баахан эрдэнтэн хүмүүс ингээд цуглараад нэг юм зохиод юм. Одоо жишээлбэл хамгийн сүүлд хамгийн сайнаар хийсэн улс ямар улс бэ гэх юм бол Америк хийсэн. 1776 онд Founding Fathers гэдэг нь шүү дээ. Одоо улсыг үүсгэн байгуулсан Rushmore дээр байгаа. Тийм. Тэр бол нөгөө дөрвөн мундаг тэр бол нэг арай шинэлтэй. Тэн дээр нөгөө дөрвөн хүн байгаа. Гэхдээ ингээ харах юм бол тэр Declaration of Independence одоо тусгаар тогтнолоо зарласан бичиг баримт дээр маш олон хүмүүс гарын үсэг зурсан. Тэгээ ихвч хүмүүс айгу залуу байсан л та. Гэхдээ гоц ухаантай хүмүүс. Маш мундаг боловсралтай. Түүхийг амар сайн мэддэг. Одоо бүр ингээ prehistory мэддэг, түүх өмнөхөөс үе мэддэг, Грекийн үе мэддэг, Грекийн үеийн дараах үеийг мэддэг, Ромын үеийг мэддэг, Европын юмыг мэддэг. Тэгэхээр тухайн үед яг нөгөө Франц дотор, Европ дотор амар том хувьсгал болж исэн байхгүй юу? Тэгээ French Revolution, Англи дотор бас ингээд янз бүрийн юм. Тэгээ дүнгиж Industrial Revolution эхлэх гэсэн, Renaissance, тэгэл философи шашин бас амар олон хувьсгалууд орж ирсэн болохоор тэгээд тэр Америкчуудын тэр гоц ухаантай хүмүүс нь тэрийг амар сайн уншдаг, мэддэг, мэдлэгтэй тэр амар азтай. Супер элит, супер боловсралтай хүмүүс цуглараад Америкийн за окей ингээд за нэг их хурл хэрэгтэй байна. Тэгээ House of Representatives. За ганцхан их хурл байх юм бол аюултай юм байна. Дахиад нэг юм хэрэгтэй юм байна. Сенатыг үүсгэсэн. За окей тэгвэл ингээл за энэ нэг юм байна. За шүүхийн салбар ингэх ёстой юм байна. Ромчууд ингэсэн. Ромчууд энэ дээр алдсан. Тэгээ их хурлын систем дээр грекууд ингэж алдсан. Англичууд амар гоё юм бүтээсэн Magna Carta. Гэхдээ яг хатуу нэгдүгээр amendment, second amendment бууны эрхтэй эрх чөлөөний эрх гэсэн яг нэг бичээгүй болохоор бас ингэ маргаан гарч ирсэн. Тийм учраас энэ үндсэн хууль дээр ингэчи тэгээд нөгөө checks and balances тэгээд засгийн газрыг 3 хуваагаад ингэж мингэн тэгээд за окей 4 жилдээ нэг удаа сонгуул болъё. Гэхдээ их хурл дээр 2 жил болгон сонгуул болъё. Гэхдээ сенат дээр 6 жил болгон сонгуул болъё. Гээд амар шинэлэг аргуудыг ингээд зүгээр ингээд бодоод за ингэх юм бол ингэж магадгүй. За энийг ингээд орлоо үүсгэх юм бол ингэж магадгүй. Гээд айгүй зөв таамаг гаргасан хүмүүс тэр Америкийн хууль засаглалыг ингээд бүтээгээд тэгээ Америк тэрнээс болж дэлхийн түүхэнд бид нар харж үзээгүй супер амжилттай улс болсон байхгүй. Окей тэгээ буцаага хөрөнгө орлоо орох хэрэгтэй тий. Одоо дахиад Америк шиг үндсэн хуультай, хууль засаглалтай их хурлын юу мөтэй юм газар гарч ирлээ. Тэрнээсээ бүр сайжсан хөлбөр гарч ирлээ гэж бодъё л та. Тэгээд нэг 10 дараагийн томоохон одоо хямралын үеэр за тэгээ Америк одоо ингээд жоохон бүтлгүүдэд эхэлж штэ. Засгийн газрын үр дэндүү их хаасайг ингээд дайн хийж байгаа. Тэгээ их хурлын гишүүдүүд ингээд мөнгө идж байгаа ингээд бас тэдний ингээд
бүх за 250 жилийн дараа ийм юм Жо Байден шиг дураг гарч магадгүй за тийм учраас хэдүүлээ инкстамина гэж бодохгүй байхгүй юу? Тийм амар ингээд ирээдүйг харна гэсэн юм байхгүй. Тэгээд өнгөрсөн 250 жилийн хугацаанд за энэ системээс болж манай улс нэг болсон. Гэхдээ 250 жилийн дараа дахиад нэг алдаа гарч ирсэн байна. Тийм учраас хэдүүлээ одоо ингэх ёстой. Одоо дараагийн томоохон хөвсгөл болох юм бол их хурлын гишүүн за нэг дэшээ өсрээд 2 удаа. Тэгээд бай. Ус төрч нөгөө карьер ус төрч гэсэн юм байхгүй. Тэгээ одоо манай Монголд хэн блэ? Нэг янз бүрийн их хурлын гишүүн одоо бараг 20 жил тэнд мөнхөрж байгаа шүү дээ. Тэгснэ ингээд 20 жил ингээд их ирэх барьж ийснэ сонгуул олгон дээр ингээд энэ болохгүй байх гэж ингээд бүдүүлгэр хэлэхэд шаагаа явж байгаа өнгөрсөн 20 жилийн хугацаанд арга хэмжээ ерөөсөө аваагүй. Тэг ингээд худлаа ярьж байгаа. Тэгээ Америкийн Жо Байден бүр 50 жил улс төр хийж байгаа шүү дээ. Тэгснэ ингээд улс төрийг шүүмжилж байгаа. Тэгэл ингээд янз бүрийн алдаа ингээд болж байгаа. Тэрийг ингээд засах байхгүй. Дараагийн тэгэл ойрхон одоо жишээлбэл Эл Салвадор тэгээ Наиб Букеле амар харгас юм хийж байгаа. Гэтэ мань хүн зүв болохоор гоё. Одоо бүх эрх мэдэл ингээд батсан байгаа шүү дээ. Мань хүн. Одоо тэгтээ аюултай биш үү? Аюултай. Дараагийн хүн амар юм болох юм бол тэгвэл Эл Салвадор харахгүй шүү. Тийм юм байна. Тэгээд ерөөдөө тэрийг ингээ харж чаддаг болохоор Европ мяарж гин. Европ мяарж байгаа болохоор Америк харьцангуй гайгүй. Тийм учраас Америкийн хөрөнгөний зах зээлд одоохоно хөрөнгө олт хий. Тэгээ энэ бол 2032 оны үеэр ерөөдөө дуусах байх шүү байна. Тэгээ 30 оны үеэр тэгээ Америк бас ингээ дампуурах магадлал байгаа. Гэхдээ арай болоогүй юм байна. Америкийн төв банк Америк мөнгө хэвлэж гин Монгол шиг адилхан инфляц өндөртэй болж байна. Тийм учраас алтлан хөрөнгө олт хийсэн сайхан. Тэгэл иймэрхүү юм харж байгаа болохоор тэр Америкчууд тэр өрөө нөгөө криптовоор төлнөж гэж би сонссон. Тэгээ доллараа бүр навс унгаж байгаа төлнөө debt rolling гэдэг байдаг шүү дээ. Тийм угаасаа дампуурлаар л цэвэрлэгдэнэ. Тийм юм байхгүй. Түүхэнд өрөө төлсөн засгийн газар байхгүй. Тэгээ Америкчууд анхных нь болохгүй. Тэгвэл Америк шиг тийм түүхтэй уус дахиад гарч ирэх бодно тийм гарч ирж л таар. Харин ингээ харах юм бол хаанаас гэж бодож байна. Америк шинээр эхлээд дампуураад тийм шинээр эхлээд 2 юм 3 хаагтч магадгүй заяа. Тэгээд ерөөдөө арай ухаантай хүмүүс өдөрч байгаа хэсэг нь за окей хэдүүлээ үндсэн хуулийг харъя. Тэ арилжааны хуулийг харъя, компани хуулийг харъя, иргэний хуулийг харъя. Энэ дээр ингээ амар ингээ ялцраа явсан. Энэ дээр ингэх юм байна. Тэгээ өмнөх алдаан дээр зүгээр ингээ яа. Тэгээд Грекуудын алдаан дээр Ромчууд амжилттай болсон. Ромчуудын алдаан дээр Америкчууд дэжгүй болсон. Тэгээ одоо Америкийн алдаан дээр дараагийн улс ерөнхийдөө гайг бол манай Монгол улс бас шинээр эхлэхдээ социализмын юунууд байсан. Тэгээ хэдүүлээ Германаас нэг хэдийн юм авсан, Америкаас нэг хэдийн юм, энэ тэндээс нэг гачгаач юм түүгээд аваад тэгээ одоо нэг сонин улс төрийн системд явж байгаа шүү дээ. Тэгэл ерөнхий сайд байнга гоцороо л байдаг. Тэгэл ингээл хачин системтэй шүү дээ. Тэгээ бодловсын салбар бас байхгүй, соёл гэсэн юм байхгүй, түүх мэддэг юм байхгүй, их хурал жүжигчин, алиалагч энэ хизээ ирэх бол ялангуяа Монгол мод ирэхгүй дээ. Мод. Зүгээр ядтай ойрхон байгаа болохоор бид нэг гайг явж байгаа. Зүгээр төсөөл үзчихсэн. Монголыг аваад Африк руу тавьчлаа. Яах юм? Жижиг. Бид нар зүгээр Аз царайтай негрууд байна гэсэн. Тэгээд бид нар ингээд Орос хэдэд дотор байгаа болохоор арай гайгүй томоотой байх хэвээр. Бид нар Африк байсан бол бид нар зүгээр хоорн алцаал явж байгаа шин. Баян үлгийнхэн, увсынхан, ховдынхан хэвээр хоорн ингээд алцаал явж байгаа. Манай засаглал тэмсэн юм шиг. Манай урд хөрш ингээл хэдэн эдийн засаг өнгөрсөн 30 жилийн хугацаанд зүгээр пуужинсан болохоор бид нэр бараг нэг ингээд батг маягаар тэрэндээ ингээд дэжгүй явж байгаа байхгүй. Энэ өмнөх 5 өдөр амар навсунсан шүү дээ. Трамп 100% тариф гэдэг. Газрын хувийн элемент ер нь таашаа гэж одоо хятад батсан шүү дээ ер нь бол та. Ашиглагддаг газрын хувийн элементийг бол ер нь бол айгүй ойлгомжтой. Энэ дээр үн ханшин пуужинд нь тэгээ навсун. Яг үн ханшин дэшээ явна гэдэг чинь хүмүүс олборлоод эхэлнэ. Одоо амар олон газар хувийн элементийн компаниуд гарч байна. Уурхаа бүр ингээ хөрөнгөний бирж дүүрэн. Тэгээ одоо тэрийг олборлож эхэлнэ, баяжуулж эхэлнэ. Тэгээд ойролцоо нэг 5 жилийн дараа энэ асуулт байхаа болж байгаа. Тэгээ одоо бидний жишээ нь AirPods доторч байгаа шүү дээ. Тэгээд тэрийг орлолцсон дөө. Технологийн сайжраад. Технологи угаасаа байгаа.
Аха. Технологи угаасаа байгаа. Зүгээр тэрийг жоохон бохир баггүй. Байгаль орчинд бохир. Гэхдээ олдохгүй юм бол окей малаа харъя ингээ хөдөө гарыг марыг гэсэн шийдвэр гаргах хүн байхгүй байхгүй. Америкчууд тэрийг одоо Америкчууд одоо олборлож байгаа эхэлж байгаа, Канадчууд олборлож эхэлж байгаа, Австралчууд олборлож эхэлж байгаа, харин Европын дуракууд олборлохгүй. Яа. Тийм учраас энэ тэгээ шийдэгчнэ. Түүл яад манай Монголын засаглал явахгүй байгаа юм байна. Энд ч ер нь бол боловсролын систем айгу буруу. Аха. Тийм. Одоо бүх их хурлын гишүүдүүдийг цуглуулах юм бол математиктаа сайн тэгээ яшийн оноо өндөр гайг баха. Дунчаас дээгүүр. Окей. Гэхдээ зүгээр чи сайн математиктэй болохоор улсыг өдөртнө гэсэн юм байхгүй. За чи химик сайн мэдж байгаа болохоор улсыг өдөртнө гэсэн юм байхгүй. Чи сайн камерын урд ингээд хүмүүсийг ингээд инээлгэж чадна гэдэг чинь чи улс төрч биш. Тэ? Сингапур улсыг ингээд босгосон Lee Kuan Yew математикийн мэдлэг тийм болгосон юм үгүй. Түүх сайн мэдж байгаа. Грекийн үеийг мэдж байгаа. Азийн юуийг мэдж байгаа. Хятадуудын тухай амар сайн ойлголттой. Арилжааны хуулийг сайн мэднэ. Эдийн засгийг сайн мэднэ. Эдийн засгийн алдаануудыг мэднэ. За тэгээд Англи улс яагаад босоод ирсэн бэ мэдж байгаа. Америкчууд яагаад босоод ирсэн бэ мэдж байгаа. Хуулийг яах ёстой юм бэ? Тэгээд Сингапур улс зүгээр нэг хоосон арал байсан шүү дээ. Тэгээ хууль нь сайн байгаа, засаглал нь мундаг байгаа болохоор улс төрийн тогтвортой. Тэгээд бизнесүүд тийшээ хар мянгаар очимоор байгаа учраас Сингапур улс явж байгаа байхгүй. Тэгээд Сингапур хүмүүс бас тийм амар мэдрэхтэй байгаагүй. Тэгэхээр Азтай тэр Lee Kuan Yew-гийн ээж аав нь маш мундаг. Эхнэр нь бүр амар мундаг заяа. Тэр хоёр ингээ түүх мэддэг. Философи мэддэг. Соёл мэддэг. За тэгээд ерөнхийдөө хуулийн дотор ийм хийчих юм бол 20 жилээр ингэх магадлал. Яагаад гэх юм бол 100 жилийн өмнө эднэр ингэж оролдож үзсэн. 1000 жилийн өмнө эднэр ингээ яг адилхан юм хийсэн. Энийг хийх юм бол фейлдэн. Энийг хийх юм бол зөв юм аа. Гэт тэрийг мэдж байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө тэд нар ингээд үргэлж ном уншдаг. Тэгээд ер нь бол тэ Наполеоны биографи уншсан, Benjamin Franklin-ийн түүхийг мэднэ, Плато мэднэ, Aristotle мэднэ, Alexander the Great мэднэ, Caesar-ийн үе мэднэ, Ромын үеийг тэр чигтээ мэднэ. Тэгээ ер нь бол улсыг яаж бүтцжүүлэх ёстой юм бэ, үүсгэх ёстой юм бэ, үндсэн хууль тэгэл энэ ямар байх ёстой юм бэ? Аюу сайн мэдж байгаа гарч ирэх үү? Тийм юм Монгол байхгүй юм. Тийм юм бид нар заахгүй байгаа юм чинь гарч ирэхгүй. Бид нар ингээ яэш мэш дээр ингээ солиор явж байгаа. Юу заагаад байгаа юм. Юмыг шивэн, давтан тэгээд нөгөө математикийн гүнзгийрүүлсэн юу олимпиад тэгээ математикийн олимпиадаас болж нэг мундаг улс төрч нэгч гарч ирэх байхаа. Тийм учраас Монгол тэрийг ингээ заагаад эхлэх юм бол нэг бас тэгээд ингээ харах юм бол биднэрт нөгөө мундаг улс төрчийг манай улсаас Lee Kuan Yew гарч ирэхгүй. Одоо Наполеоны түүх амар сонирхолтой заяа. Наполеон юу өөрчилсөн бэ гэх юм бол Францын хуулийг тэр чинь өөрчилсөн. Бүр ингээ хүнсний аюулгүй байдлыг өөрчилсөн гэж боддоо. Тэгээ цэргийн хангамжийг ингээ өөрчилсөн. Хүнсний ингээ орц жорын ийм байх хэвээр өөрчилсөн. Шүүхийн системийг тэр чигтээ өөрчилсөн. Яг гэх юм бол Наполеон байнга юм уушдаг байсан. Caesar-ийн амьдралыг ингээ тэр чигтээ мэддэг. Зүгээр энэ байлдаан дээр X-Mix ерөөсөө биш заяа. Caesar ерөөхдөө ямар хуулийн өөрчлөлт орсон бэ? Тэгээ нөгөө Александр байгаа шүү дээ Грекийн. Тэгээ Перс Мерс ингээ яасан. Тэгээд ямар өөрчлөлт хийсэн бэ? Тэгээд Александрийн үеэр ингээ хамт том болсон хамтарч нэг Жанжин Птолемей байсан байхгүй юу? Тэр ингээ Египтийг бараг нэг хэдэн зуун жилийн өдөртөө явсан байхгүй юу? Тэрийг бас мэдж байгаа. Тиймэрхүү мэдлэг боловсрал манай улс дотор ерөөсөө үнэлэгдэхгүй хэрэгцээгүй гэж харж байгаа учраас манайхан байхгүй. Гэхдээ Наполеон тэрийг тэгвэл хаанаас олж идэмсэн? Өөрөө сонирхож байгаа учраас. Олох боломжтой байхгүй бүгдээр байна. Тэрийг би өөрөө сонирхдаг байхгүй. Зүгээр ингээд би Наполеон болно биш. Зүгээр энэ юм болж байна. Тийм учраас мөнгө эдээс авах хэрэгтэй байна. Мөнгө ишээх хэрэгтэй байна. Эднэр ингээд зүг явж байна. Эднэр ингээд энэ алдаа хийж байна. Одоо жишээлбэл 3 жилийн өмнө те Оросоос газ нефть худалдаж авах болсон. Герман, Европ. Окей, эрчим хүч үнэтэй болох юм байна. GG. Амар ойлгомжтой. За ингээд Европ одоо удахад ампуурах юм байна. Тийм учраас маш олон Европт амьдарч байгаа хүмүүс мөнгө хаашаа өмнүүлэх юм бэ гэх юм бол Америкт өмнүүлгэн. Тийм учраас Dow Jones үүснэ. Окей. За Орос, Украин ингээ Европын дуракууд бүгдээрээ дайн усж байгаа. Окей. Дайн болоод ирэх юм бол мөнгө нь удахгүй алга болох юм байна. Тийм учраас хүмүүс тэр мөнгө нь алга болохоос өмнө
нэг барьцтай юм аав алт үсэх юм байна. Ойлгомжтой. Тэгээ ойролцоогоо 5 6 жилийн дараа бид нэр ингээд $80 бас байхгүй болчихсон заяа. Тухайн үед бүр солиотой замбрааг юм болно. Гэхдээ энэ бол харагдаж байгаа. Ямар ойлгомжтой. Дээшээ өсрөөд нэг 8 юм уу 9 жилийн дараа $1 байхгүй болно. Шинэ систем гарч ирнэ. Тэрнээс шинэ мөнгөнд дэвсгэр гарч ирнэ. Тэ. Гэхдээ тэр шилжилтийн үеэр тэ тэрийг давах хэрэгтэй байхгүй. Тэр болно. Энийг мэдэх юм бол энэ бол одоо жоохон баавартай сонсогдож магадгүй заяа. Гэхдээ би нэг жижигхэн хотыг өдөртчихнэ. Одоо улс бол биш ээ. Гэхдээ нэг жижигхэн хотыг өдөртчихнэ. Тэ? Тэгээд дахиад энийг 20 жил ингээ өдөртөө явах юм бол магадгүй тэ нэг аймаг ч юм уу тэ. Чадна. Гэхдээ хүсэх юм уу үгүй. Би өмнөөс асуужсэн багтаа та улс төр орох уу? Шээ хэрэггүй. Магадгүй нэг 70 мал 80. За 70 малтай магадгүй. Гэхдээ одоохон хүсэл алга. Тэгээд тэр орчин руу би орчих юм бол тэр орчин өөрийнхөө угаасаа хамгаална. Тэгээд нөгөө эсэргүүцэл амар их гарч ийн тийм ш тийш угаасаа намайг оруулахгүй. Тэгээ магадгүй одоо нэг нэр дэвших юм бол нэг 8 жилийн дараа нэр дэвших юм бол гишүүн болж магадгүй. Гэхдээ ганцаараа тэнд одоо юу их. Тэ. Шал хэрэггүй. Тэрний хооронд харилцагчийн дансны хуулгыг зузаан болгоод ард түмнийг нийтээр нэгээд юу агаад тийм учраас нөгөө боловсролын салбар дээр ажиллаад хүмүүсийг илүү мөнгөтэй болгоод энэ сэдвийг ингээ сонирхолтой болоод ирэх юм бол би энүүгээрээ дамжуулаад илүү их үр дүн үзүүлэх байхаа. Өөрийнхөө жижигхэн улс төр төвчтэй хэсэгтэй тий. Окей. За цаг дуслаа. Бай бай.